Сайн байцгаана өрхөн үзэгчдээ тав хүн цагаан марцгааж байна уу? Монгол Эмийн агентлаг цаг үрд мэдээлэл төлбөрийнхөө бям гарагийн дугаарыг эхлэж байна. Манай тамирчид ой тогтоолын дэлхийн дээд рекордыг шинжиллээ. За хүний сурагчид үлийн цагаан огтонтой тэмцэх шинэ бүтээлээрээ шилдэг инновацийн шагналын эзэд боллоо. Ховсонбор аймагт цөм хөтөлбөр хэрэгжснээр сургуулийн чанар эрс сайжирч хүүхдүүдийн бүтээл чадвар өсжээ. Орон нутагта замтаа болохын тулд малчид малаараа хүртэл хэмжлэг үзүүлсэн. Ховдод малын махны үнэ харьцангуй хямд байгаа нь малчтын амжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Шиваавогийн нүрс нуурхайхан өөрийн оёдлын цехийн ажилтнуудынхаа ойсон хувцсыг өмсөж төсвөө хэмнэж эхэллээ. Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын өр 2.7 тэрбум төгрөгт хүрчээ. Өдрийн сайхан мэдээлэлээр амралт өдрийн цаг үр төлбөрийг эхлүүлж байна. За энэ сарын 16-наас 19-ны өдрүүдэд Бүгд найрамдагчдад ард улсын Сычуан мужийн Чингидүү хотод 24 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аврах шалгаруулах тэмцээн болж өндөрлсөн. Энэ удаагийн тэмцээнд Монгол улсын тамирчид дэлхийн олон дэд амжилтыг шинжилэн тогтоож, медалийн чанараараа дэлхийн 27 орны баг тамирчдаас онцгойж чадсан. Монголчуудын оюуны чадамжийг дэлхийд дансалсан аврагууд өнөөдөр эх орондоо ирлээ. Энэ удаагийн наадамд өсвөр насны төрөлд монголчууд дэлхийд номер 1 гэдгээ батлан харууллаа. Хоёртын тоололт төрөлд өсвөрийн дэлхийн дээд рекордыг манай улсын 6 тамирчин эвдсэн байна. Тэднээс 30 минутанд 3540 цифр цээжлэн алдаагүй сансан цэцэг зулаахан дээд амжилтын эзнээр бүртгэгджээ. Хоёртын тоололт гэдэг төр зөвхөн техникээс бүтдэг тийм цифруудыг цээжлэг. Тийм. Хэдэн цифр цээжлэг? Хэдэн минут? 30 минутанд 3540 цифр цээжилж. Мөн өсвөр насны төрөлд оролцсон Пүрэвжавын хувьд 2 төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдсэн. Тэрээр 1 цагт 22 багц хүзэр цээжилж алдаагүй нэрлэж чадсан. Өмнө нь 19 багц хүзэр байсан энэ төрлийн дэлхийн амжилтыг Монгол хүү шинчилжээ. Нөгөө төрөл нь болохоор 5 минутын тооны марафон гэж төрлөдөг. Бас яг 1-9 хооронд, тэгээс 9 хооронд өгөгдсөн, дураараа өгөгдсөн тоонуудыг цээжилдэг. Тэрэн дээр бас өмнө 349-ийг 49 рекордыг 422 болгож шинжилсэн байна. Энэ төрөл дээр дэлхийн рекордыг шинжлэх гэж ер нь бол бараг сүүлийн 2-3 жилийн турш оролцсон. Тэгээ сая нэг амжилттай болж чадлаа. Тэгээд хуучин 504 байсан рекордыг нь Шведийн тамирчин Марвин Малонес гэх тамирчин маань 520 болгож эхний өдрөө эвдсэн байгаа. Тэрийг нь хоёр дахь өдрөө би 524 болгож ахиулж эвдснээрээ дэлхийн шинэ дээд амжилт болж бүртгэгдсэн. Нийт 10 төрлөөр 27 орны 300 орчим тамирчид өрсөлдсөн Монгол улсын баг тамирчид 5 төрөл дэлхийн дээд амжилтыг тогтоож 26 медаль хүртэж медалийн чанараараа дэлхийд тэргүүлжээ. Энэ тэмцээнд манай 5 тамирчин насан туршид болон дунд нас бага насанд дэлхийн 5 дээд амжилтыг шинжилэн тогтоолоо. За мөн одоо нийт 2 тамирчин маань хамгийн өндөр цол болох ой тогтоолтын олон улсын их мастер гэдэг энэ эрх мэдтэй цолыг хүртлээ. 1 тамирчин маань их мастер боллоо. 6 тамирчин маань олон улсын мастер боллоо. Өөрөөр хэлбэл одоо энэ удаагийн тэмцээнд бол маш өндөр амжилтыг бол манайхан бол багаар ангиж гаргаж чадлаа. Ой тогтоолтын дэлхийн аврах шалгаруулах 24 дахь удаагийн тэмцээнд Монголын 20 тамирчин шүүгч багш нарын бүрэлдэхүүнтэй оролцсон. Дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн 300 орчим тамирчдаас монголчууд үнэхээр онцгой байж чадсныг олон улсын шүүгчид энэ үеэр онцлсан байна. Ийхүү Монгол хүүхдүүд ой тогтоолтын дээд рекордыг шинчилсэн амжилттай эх орондоо өнөөдөр ирсэн болоо Завхан аймгийн сурагчид үлийн цагаан огтон устгах шинэ технологи боловсруулж дэлхийн оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байна. Тэдний шин санааг оюуны өмчийн газраас үнэлж Монгол улсын шилдэг бүтээлээр нэрлэхийг санал болгосон байна. За сурагчид байгаль экологид ямар ч хор хөнөөлгүй дээр нь эдийн засгийн хэмнэлттэй аргаар үлийн цагаан огтны нүүдлийг зогсоох шийдэл олсон нь судлаачдын анхаарлыг татсан байна. Завхан аймгийн Дэлмэн суванд сүүлийн 5 жилийн хугацаанд үлийн цагаан огт нь ихсжээ. Сумаас гарсан судалгаагаар нийт бэлчээрийн 25% нь огтонд идэгдсэн байна. Малчид жил бүр огтныг устгах аяныг өрнүүлдэгч төдийлөн тус нэмэр болдгүй. Тиймээс сурагчид багштайгаа хамтран өөр байдлаар үлийн цагаан огтныг устгах арга хайсан нь үр дүнтэй болжээ. Манай сум бол яг жилд 1 ч удаа юм уу тэр 1 удаа л үлийн цагаан огтонтой тэмцэх ажлыг болдог. За 2-3 хоногор тэр нь бол их үр дүнд хүрдгүү л гэж боддоо шүү дээ. Энэ одоо хөрөмжийг ашиглаад ингээ байнга устгал хийх юм бол устгах магадaltaй. Малчид үлийн цагаан огтноос бэлчээрээ олон янзаар хамгаалж ирсэн. Үүний нэг болох нүхэнд нь утаа тавих аргыг боловсронгуй болгосныг Дэлмэн сумын технологийн багш Баттулга хэлж байлаа. Машин материалаар бол ерөөсөө янданд нь шалан кугалж байгаа л огтныхоо нүх рүү ийгээд тэгээ хаазлаад утас устгадаг
Тэр нь бол байгальтаа буцаад хор хөнөөлтэй. Ягаад тэгэхээр зэрэг нөгөө агаарын бохирдлыг хөрсөн шингээж өгөөд тэр нь болохоор зэрэг нөгөө бохирдсон хөрс чинь бас өв сургамланд урахгүй байх тохиолдол байдаг. Тийм учраас нөгөө бид нэр аргал хомоолороо утвал нөгөө байгальтаа ээлтэй. Аргалч нь ягаад гэвэл байгалийн нөгөө хортлыг саарамжуулдаг байдстай. Тийм учраас бид нэр сонголтоо хийж авсан байна. Манай улс үлийн цагаан охтныг устгахын тулд жил бүр тэр бум гаруй төгрөг зарцуулдаг. Энэ онцлогт 1.8 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин Тэлмэн сумын сурагчдын хийсэн технологиг ашиглахад ямар ч зардал мөнгө шаардагдахгүй. Мөн хэрэглэгдэж хялбар гэж байна. Манай сумынхан хулгана моцелк хөрөөгөр утаж хороодог. Тэгээд энэ төхөөрөмжийг тэндээ санаа аваад тэгээд эндээ ингээд тасалгаа хийгээд эндээ галаатлээд тэгээд эндээ тасалгаатай байгаа. Тэгээд энүүгээр утаад галаатлээд энүүгээр утаад дамжаад тэгээд утаа ийшээ ороод тэгээд ингээд сэвж шаланкаар гаргаад. Тэд бүтээлээ өнгөрсөн намар 3 газар туршиж үзэхэд амжилттай болжээ. Энэ туршилтаа Дэлхийн оюуны өмчийн газарт танилцуулж өндөр үнэлгээ авсан байна. Харин одоо тэдэнд бүтээлээ борлуулах зах зээл хэрэгтэй байна. Завхай аймгийн Тэлмэн сумын дунд сургуулийн сурагчид ийхүү шин санаагаа инновац болгосон бол Говьсонбүр аймгийн багш нар тэргүүний туршилгаасаа бусад аймаг сумны мэрэгжил нэгтнөттэйгөө хуваалцаж эхэллээ. Томьёо дүрм хоосон цээжлүүлээд байхаас илүү амьдралд өдөр тутам хэрэглэх ач холбогдол, учир утгыг ойлгуулах аргыг сургалтандаа нэвтрүүлсэн нь эргээдээ сургалтын чанарт нь сайнаар нөлөөлж хүүхдүүдэд хичээлдээ дур сонирхолтой болж байгаа тухай мэдээллийг манай Говьсонбүр аймаг дэх сурагчлагч бэлтгэн ирүүллээ. Нүүрс зурагчдаг химийн элементийг Менделеевийн үлэг системд латин цэгээр тэмдэглэдэг атомын дугаар нь 6 металл бус химийн элемент гэж зааж цээжлүүлэхээс илүү химийн энэ элемент нь хүүхдийн идэх дуртай чипсийн найрлагад ихээр агуулгаддаг. Спортоор байнга хичээлдэг хүүхдүүдэд бол зарцуулсан энергийг нөхдөг сайн талтай, харин хөдөлгөөн бага хүүхэд ихэдвэл эрүүл мэндэд нь тархалтаас өсвөлээд тохиромжгүй гэх зэргээр ойлгуулж сургах нь цөм хөтөлбөрийн гол зорилго юм а. Яг л ийм хэлбэрээр ерөнхий боловсролын сургуулийн бүх хичээлүүдийг амьдралтай холбож зааж байна. Говьсонбүр аймгийн лаборатори 5 дугаар сургуулийн хувьд гэхэд багш нараа багаар нь ажиллаж хичээлийг дадлага талаас нь заах арга туршлагуудыг хоримтлуулж чадсан гэдэг үнэлгээг салбарын яамнасаа авсан байна. Тийм ч учраас тэдний туршлагаас бусад багш нарыг судлаасаа гэж багшийн хөгжил портал сайтад хичээл судлагдахын бүрээр нь байршуулахар болсон байна. Бүх чадруудыг аялуулах хөсөлтийн дасгалд авах тэр зүйл сайн хичээлийн төвшөнд болохоор хэлцүүлэх хичээлийг манай сургууль бол багаараа маш сайн ажиллаж ирсэн. Тэгээд түүнийгээ түгээнлэрлэлд удирдал манай төр өмнөх ширлээ. За бус төрөлд түгээнлэрлэлээр бол олон бүтээлчүүд хийсэн. Одоо энэ цөм хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагчдын ярих чадвар болон ер нь бол сурагчид өөрсдөө илэрхийлэх чадвар бол нэлийн маш дээд түвшинд явагдаж байгаа гэж бид нар үзэж байна. Энэ мэтчлэн Говьсонбүр аймгийнхан боловсролын цөм хөтөлбөрийг сайн хэрэгжүүлж байна гэдэг үнэлгээг салбарын яамнаас авсан байна. Багш нараас гадна цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд их эцгийн оролцоо, нутгийн засаг захиргааны дэмжлэг хангалттай сайн, маш сайн гэдэг үнэлгээг авчээ. Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл ажиллагаа ямар байгаа болон түүн зөвлөн туслах зорилгоор бид нэр 4 өдөр хамтран ажиллаа багш нартайгаа. Энэ цөм хөтөлбөрийн хэрэгжилт маань бол тус аймагт бол амжилттай сайн хэрэгжиж байна. Энэ үйл ажиллагаанд орон нутгийн тамгын газар засаг дарга нар бол сэтгэл гарган тусалж байгаа явдал нь бол сайшаалтай сайхан байлаа. Нэмэлт мэдээллийг өгөхөд Говьсонбүр аймаг 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр багш нарын ажлыг энд хэсжүүлэн дүгнэж судлагдахуун тус бүрээр нь хамгийн шилдэг багш нарыг шалгаруулан 2 сая төгрөгөөр шагнаж урамшуулж байгаа юм байна. Засгийн газараас хэрэгжүүлж байгаа 21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу уулзалттай автосамаар холбох зорилгын хүрээнд 2015 онд олон ажил төлөвлөгдсөн. Төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлж байгаа зам барилгын ажлуудаас хугацааны хоцрогдол огт гараагүй гэж салбарын сайд нь хэлж байна. 2015 он эдийн засаг санхүүгийн хувьд хүндгэн жил байсан боловч автозамын салбарын бүтээн байгуулалтын хувьд цаг хугацааны хоцрогдол гараагүй зам барилгын компаниуд төлөвлөгөөний дагуу ажилласан байна. Энэ нь төр хувийн хвшлийн ойлголцол хамтын ажиллагааны үр дүн гэж салбарын сайд нь дүгнэж байна. Манай нефть импортлогчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнүүдийг дарааллах нөхцөлтөөр шилжүүлж өглөө дэмжлээ. Манай тээврийн төмөр зам гэдээ байгууллагууд бас хойноос гаднаас урдаас ирж байгаа бие түмэнтрийг одоо бас дараа төлбөрт юутайгаар яалаа.
Зөвхөн албан байгууллагаас гадна малчид хүртэл малаа дараа төлөгдөх нөхцөлтэйгээр өгсөн. Энэ бол замын бүтээн байгуулалтын үр дүн ард иргэд ямар их хүлээж байгаагийн илэрлэл гэж зам тээврийн сайд зоригт хэлж байна. Он гараа зөвхөн хөдөө орон нутагт ч гэлтгүй Улаанбаатар хот орчмын гадагш чиглэсэн авто замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг сайжруулах томоохон ажлыг төлөвлөж байгаа юм байна. Улаанбаатар далайхын хоорондох замыг та нар мэднэ. Өндөр ач шаардлагатай. Энэ Улаанбаатар хотын төвчрлээс дутхгүй шахуу тийм цуу аюу үүсдэг. Тэгээ эргэжлээс бид нар бас 4 игнэ зам болох ажлыг эхлүүлж байна. Замын бүтээн байгуулалт нь алслагдсан аймгийн ард иргэдийн ахуй амьдрал тусдаагаас гадна орон нутгийн аж ахуй нэгжийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдгээр онцлог юм а. Ингэснээр орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн үзүүлэлтийг дээшлүүлэх гээд олон талын ач тустай гэдгийг салбарын сайд нь онцлон хэлж байлаа. Орон нутагт ажиллаж байгаа томоохон уурхай нэг нь Шиваава. Шиваавгийн уурхайхан төсөн мөнгө хэмнэх. За бас уурхайчдынхаа ар гэрийнхнийг ажилдаа орлоготой болгохын тулд уурхайхад дэргэдээ шинээр оюутны цэг байгуулсан тухай сайн мэдээг Говьсонбор аймгаас манай сурвалжлагч Баяр Цэнгэл ирүүллээ. Шиваавгийн уурхайчид орон сууцтай болсон тухай мэдээллийг бид өчигдөр үзэгчдэд хүргэсэн. Тэгвэл өнөөдөр уурхайгаа түшгэлсэн оюутны цэгтэй болсон сурвалжлагыг манай сурвалжлагч бэлтгэж ирүүллээ. За энэ шинэ оюутны цэг нь ажилгүй эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаснаас гадна өөр үйлдвэрээс худалдаж авдаг байсан уурхайчдын нормын хувцсыг өөрсдийн гараар оёх боломжийг бүрдүүлж өгчээ. Нийтдээ 75 хүн бүртгэгдснээс 23 хүн сургалтанд хамрагдаад ингээд явж байгаа эхний захиалгууд ирсэн. Эхний захиалга бол одоо Civil Service компани тогооч үйлчлэгч хүмүүсийн хувцсыг одоо ойн. За хамгийн гол зорилго маань юу агуулж энэ цэгийг байгуулсан бэ гэхээр уурхайчин хүний гэр бүлийн хүмүүс л уурхайчдыг ойлгож тэдэнд хамгийн өндөр чанартай сэтгэл гаргасан, сэтгэл шингээж ойсон хувцаар одоо ингэж баталгаатай найдвартай хангана гэдэг зүйл итгэл дүүрэн байгаа. Тус оюутны цэгийн машин техникүүд нь бүгд хамгийн сүүлийн үеийн Япон, Германы тоног төхөөрөмжүүд. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн багш нарын удирдлагадор тоног төхөөрөмжүүд дээр ажилчдаа сургаж, дадлагжуулж эхэлжээ. Оюутны цэгийн үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлэн өөр бусад уулуурхайн компаниудаас ч захиалга авах төлөвлөгөөтэй тухай удирдлагууд нь ярьж байна. Хөдөр нутгаас бэлтгэсэн мэдээ сурвалжлагыг үргэлжлүүлээ. Орон нутагт мал махны үн буурснаас болж малчтын ахуй амьдрал улам доройтож байна. Өнгөрсөн жил 100 мянган төгрөгийн хаштай байсан эр хонь өнөөдөр сайн 80 мянган төгрөг хүрэхтэй өгүүлтэй болжээ. Яг үүнийг дагаад малын түүхийдийн үн ханш буурсан байна. Энэ бол хөдөө аж ахуйн салбарын нэг том тулгуурлах, мал аж ахуйн салбар хумигдах шалтгаан болж байна гэж малчид үзэж байна. Энэ хүн бол Ховд аймгийн Манхан сумын малчин Бямжав. Бямжав хар нэлхаасаа өдөө болтол мал маллаж аймгийн сайн малчин болсон туршлагатай малчтай нэг. Мал махны үн буурснаас болж урд нь амьдралд хөл алдаж байгаагүйгээр хэцүүдэж эхэлсэн талаараа улсын их хурлын гишүүн ирсэн дээр нь хэлж авъя гэж тэрээр сумынхаа соёлын төвийг зорж ирсэн. Түүхэд гэдэг юм малын үн гэдэг юм нэр нь байхгүй боллээ. 50% орсон одоо. 50-аас ч бууж ийн одоо. Энэ малчин ард түмэн залуу малчт амьдрах ухаан амьдрахт бас бэрхшээлтэй болж байна. Юм их үнэтэй болохгүй байх юм биш. Энэ дээр тогтвортой барих төрийн бодлого байх шаардлагатай байсан. Байцаа төмс хоёрынхон үнээр нэг хэл тардан ямааныхаа махыг хоньныхоо махыг зарж хоногийнхоо 3 хэл гурил 5 хэл будаг авчи. Бямжавын төдийгүй Монголын мал махны үн яагаад ингэж унсан бэ гэдгийг улсын их хурлын гишүүн сөрөг хүчний намын бүлгийн дарга тайлбарлахдаа төрөөс мал аж ахуйн талаар баримтлах гол бодлого болох Монгол мал хөтөлбөр зогссонтой холбож байлаа. Малаа эрүүлжүүлээ түүхийдийг нь эцсийн бүтээгдэхүүн болгоё. Малчтынхаа нийгмийн асуудлыг шийдэе гэж эхлүүлж байсан энэ хөтөлбөр засаг солигдсон цагаас эхэлж зогссон нь өнөөгийн хүнд байдлын эхлэл гэж тэрээр хэлж байсан юм а. Хэрвээ тэр бодлогыг өргөжлүүлээд явсан бол энэ бодлогот чинь саяны тэр нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал ажилласан жил бүгд байсан. Тэр орхигдсон учраас бидний санаачилсан юм л байж байгаа. Тийм болоод үүнээсээ болоод өнөөдөр яасан Монгол мал хөтөлбөр хэрэгжихгүйээс Монголд одоо энэ тэндгүй халдварт өвчнүүд гарч байна. Малын гаралтай шүлхий, бом гэдэг янз янз өвчнүүд гарч байгаа. 21-р зууны нийгмийн хөгжлийг сөрж, нүүдэлчин ахуйгаа өргөн удам газар нутгаа харж хамгаалахын тулд авч үлдсэн малчтай амьдралыг зөндөн орхих эрх үнэндээ бидэнд байхгүй. Нэг уулзалтанд очиход л дандаа хөгшин настай хүмүүс малчтын гол төлөөлөл болон эрсний нь анзаарагдаж байлаа. Залуу халаа гэж бараг байхгүй болсноо ч тэд үгүйсгэсэнгүй. Малчтай содуу тэр мал хөлийн татвар гэдэг юм нь бол бас авахын зүйтэй болов гэж бодож байгаа. Энэ татвар байж бас төр оршин тогтноо. Энэ авахын зүйтэй болов.
эргүүлээд харин энэ малчдыг тэр нийгмийн даатгалын шимтгэл гэдэг юмын доод хэмжээгээр нь бас төрөөс нэг 20 жилийн төлөөд өгчөгдөг ийм бас нэг юм байвал бас зүгээр юм уу? Энэ одоо эргээд энэ малччин тэр залуу малчин гэж алга болцсон байна. Тэг ажилласан жилийг нь ажилласан нэг жилиг 1.2 жилээр тооцож жил олгож өгнө гэсэн нэг тийм асуудлыг хэлчихсэн байхгүй юу? Тэнэг болохоор би тэр Эс Эрдэнэ гэдэг гишүүнийг нөгөө ямар ярилцлагад орж явахад тэр ярилцлагаа сонссон. Тэгээд тэр асуудлаа одоо хэлцэх юм уу? Малчдын 1 жил ажилласныг 1.6 жилээр тооцох хуулийг 2014 оны 5 сарын 30-нд улсын их хурлд өргөн барьж хэлэлцэн шийдэгдсэн. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хуулийг бас бид улсын их хурлд өргөн барьсан, хэлэлцэн шийдэгдсэн байж байгаа. Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөж тэтгэврт гарах боловсролыг хангах асуудлыг бас бид хуулийг их хурлд өргөн барьсан байж байгаа. Ийм 3 хуулийг бид 2014 онд их хурлд өргөн барьсан. 13 оноос хойш өргөн барих гэж их хурлын дараа хүлээж авахгүй гэж явж 14 оны 5 сард өргөн барьсан. Их хурл тэрийг хэлэлцэхгүй бүтэн жил гаруй дарж агаад 15 оны 11 сард манай Батцогт нарын гишүүдийн санаачилсан 1 жилийг 1.2 жилээр тооцох хуулийг хэлэлцээд батлах гээд явж байгаа. Улс төржиж хоёр тал болж талцах зэргээс болж хөгжлийн олон чухал асуудлууд энэ мэтээр орхигдож байгаагийн жишээг зөвхөн үүгээр харж болохоор тийм ч учраас хөгжлийн нэг туг бодлоготой болох тухай санаачлаг гарган хууль батлуулснаа улсын их хурл дэх Монгол Ардын намын бүлгийн дарга энэ үеэр танилцуулж байлаа. Хинч альч нам гарсан бай нэг л хөгжлийн бодлоготой түүнээ хэрэгжүүлэхийн төлөө өрсөлддөг байх тухай олон жилийн няцаалтыг сөрж байж батлуулсан гэж байна. Манай орны нийт нутгийн 90% цасан бүрхүүлтэй байна. Энэ жил ихэнх нутгаар зуншлаг тааруу байсан тул өвс тэжээлийн нөөц бэлтгэл хангалтгүй, өвжилт хаваржилт хүндэрч болзошгүй байгаадаар аймагуудын удирдлагууд мэдээлж байна. Нийт нутгийн 80 орчим хувийн цасан бүрхүүлтэй байгаа Хөвсгөл аймгаас 600 мянган толгой мал отроор өвлжөхөр болжээ. Аймгийн хэмжээнд одоогоор нөөцийн өвс тэжээл авахар мэдгдсэн сум баг байхгүй, өвлжилтийн нөхцөл байдал хэвийн байгаач цас нэмж орвол байдал хүндэрч болзошгүй гэж аймгийн засаг дарга ярьлаа. Цас нэмээд орчихгүй бол бас өвөлдөө бол харьцангуй гайгууд авчихлоо. Харин хавраас бол нэлээд бас одоо зуншлаг цаангүй байсантай холбоотой малчид одоо өдөө аж ахуйн салбар жаахан хүндрэл гарч магадгүй гэж бодож байна. Их санаад зовж байгаа зүйл бол өнгөрсөн жил бол маш их хэцүү зам болсон. Тэгэхээр 8 сард ургасан үүс бол баг ургаж гүцээгүй байж байгаа ингээд ганцсан учраас хагдарч ундаг юм байна. Тийм учраас хаварчлтын байдал жоохон анхаарал татж байгаа. Гэхдээ бид бол зөвхөн нөөц бэлтгэлийг хийж энэ тэмдгүү одоо үүсний сангуудыг сумууд дээр аймгийн засаг даргын нөөц байгуулах гэдэг эрсдлийн сангуудад дандаа одоо юм бас бэлтгэл ажлыг хангаж байгаа. Зүүн болон Төвийн аймагуудын нутгаар цасны зузаан дээд тал нь 20-25 см, багадаа 15 см цасан бүрхүүлтэй байна. Өв төжөөлийн нөөц одоо засгийн газраас тогтоосон аюулгүй нөөцийн хэмжээнд бол бүрэн бэлтгэсэн. Гэхдээ энэ маань үндсэндээ бол 1-3 хоногийн хугацаанд одоо тэр аймаг даяар байгаа тий бүх малыг одоо аюулгүй авч гарах 1-3 хоногийн хугацаанд засан шуурга одоо тий мал бичээр боломжгүй үед тийм л нөөцийг бүрдүүлдэг шүү дээ. Бусад нөөц бүрдүүлэх асуудлууд малчдын өөрсдийг нь бас бүрдүүлэх одоо гол үүрэг бас оролцсон юм лээ. Одоо ер нь бол малчтаас ирж байгаа санал бол ер нь бидэнд одоо бас жоохон өвс тэжээлийн асуудал дээр бас бодохгүй болохгүй шүү гэдэг юм бас ганц нэг одоо сумдаас санал ирж байна. Гэхдээ харьцангуй малчт маань 50 байгаа. Энэ жил зуншлаг муу байсан нутгуудад 8 дугаар сард өвс хагдарсан учраас өвлийг үнэтэй давсан ч хаваржилт хүндрэх эрсдэл өндөр байгаа тухай аймгийн удирдлагууд ярьж байна. Тиймээс малчид дор бүрнээ бэлтгэлээ сайтар базаахыг анхааруулж байлаа. Анхаарлаа хандуулж баярлалаа. Орхон аймагт манай сурвалжлагч мөн мэдээ сурвалжлага ирүүлжээ. За тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын мөр 2.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Дээрх нөхцөл байдал нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэдийн эрх зөрчигдөд хүргэж байгааг тус аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс мэдээлжээ. 2.7 тэрбум төгрөгийн өрийн 560 гаруй сая нь урсгал, 870 гаруй сая төгрөг нь хоримтлагдсан өр байгаа юм байна. Аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэлээ цаг хугацаанд нь төлөхгүй их хэмжээний үр үүсгэж байгаа нь нийгмийн даатгал төлөгч иргэдийн эрх ашигыг зөрчиж байгаа үйлдэл болж байгааг Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга хэлж байна. Тухайлбал та бүхэн мэдж байгаа визний асуудал байна. Хоёр дахь юм бол янз бүрийн зээл, банкны зээл байна тий. Ингээд явхад бол нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажлалтыг банк болон элчин сайдын яамдууд дандаа шаарддаг. Энэ дээр бол шинтгэлийн өрн төлөгдөөгүй бол
манайх бол баталгаачлалт ерөөсөө хийгдэхгүй байгаа өртөө аж ахуйн нэгжүүдийн тухайд Орхон аймгийн хэмжээнд 2090 гаруй аж ахуйн нэгж байгууллага бүртгэгдсэн. Үүнээс бол идэвхтэй цалин хөстэй одоо тайлан өгдөг 1500 гаруй аж ахуйн нэгж байна. Өөр үүссэн шалтгааныг эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа боловч энэ үндэслэл нь хэр бодиттой эсхийг нэгтлэх шаардлага байгааг ч мөн хэлж байлаа. Тус хэлтэс дөрвтэй аж ахуйн нэгжүүдийн дансыг хаах, алдан торгуул ногдуулах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байна. Мөн урт хугацаанд өр хуримтлуулсан аж ахуйн нэгжүүдийн асуудлыг шүүхэж хэлжүүлжээ. Арчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Гаднах талбайн цас мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд торгуул ногдуулна. Гэр хорооллын оршин суугчдад захиргааны хэрэглээг хянах боломж хязгаарлагдмал байна. Багш найрагдлыг хүмүүжлийн асар өндөр ач холбогдолтой урлагийн бүтээл гэж үнэллээ. Завхан аймгийн сурагчид морин хуурыг заавал эзэмшүүл зохих чадвартай оруулдаг. Монголчууд эртнээс бичиг үсгийн өндөр соёлтой байсныг 1758 онд бичигдсэн өргөх бичгийн тогтоонаас харж болно. Монгол Мэд агентлагын цагаар хөтөлбөр үзүүлж байна. Арчилсан намын удирдах ажилтнуудын зөвлөгөө өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр хилэлцэх гол асуудал нь намын бодлогын зөвлөлд байгуулах тухайлаа. Учир нь Арчилсан намын удирдлагын зүгээс бодлогын зөвлөлд байгуулах шийдвэр гаргаж үүнийг хэрэгжүүлэхэд намын бүх шатны удирдах ажилтнуудын санал бодлыг сонсох хэрэгтэй. Үүнийг эргээд бодлогодоо тусгах нь зөв гэж үзсэн байна. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж амжуулсан, аль салбарт илүү амжилттай ажилласан зэргийг нарийн судалж цаашдын зорилтыг тодорхойлохын тулд намын бодлогын зөвлөл байгуулж байна. Энэ зөвлөл нь 12 бүлгэмтэй бүлгэм тус бүр өөр өөрийн салбарт судалгаа хийн. Намын даргын гаргасан энэ шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Ардчилсан намын удирдах албаны гишүүд өнөөдөр санал бодлоо солилцлоо. Тэгэхээр энэ бодлогын зөвлөл юу хийх вэ гэхээр бүлгэмүүд одоо тухайн салбарынхаа хэмжээнд судалгаа хийгээд одоо төрийн ярих хөрж байгаа Ардчилсан нам тухайн салбар дээр ямар ажил хийсэн байна гэдгийг судлаад тэрийгэ боловсруулж одоо бодлогын зөвлөлд оруулах. За энэ дээр үндэслээд 2016 оныхоо Ардчилсан намын мөрөн хөтөлбөрийг боловсруулах юм үүрэгтэй. Цаашдаа бодлогын зөвлөл нь намын гол хөдөлгөх хүч, мэдээллийн сан болж явна гэдгийг тэрээр хэлж байна. Энэ зөвлөлд Ардчилсан намын үндэсний зөвлөлт хорооны 228 гишүүд орж ажиллах юм байна. Урд нь бол ерөөсөө одоо намын даргын шийдвэр гараад тэгэл одоо ажлын хэсэг гэдэг юм байгуулаад. Гэхдээ үндэсний зөвлөлт хорооны гишүүдээсээ биш. Ерөөсөө мэрэгжлийн намын ажилтнууд замун одоо мэрэгжлийн усуудыг татаж оруулаад тэгэл яг нэг сонгуул болохоор л нэг юм хийдэг байлаа шүү дээ бид нар чинь. Одоо бол ерөөсөө байнгын зөвлөлтэй. Одоо тухайн салбараар бол байнгын судалгаа хийж яадаг тийм тогтмол үйл ажиллагаатай ийм зөвлөлийг л байгуулчихж байна гэсэн үг шүү дээ. Өнөөдрийн уулзалтанд Ардчилсан намаас сонгогдсон улсын хурлын болон улс засгийн газрын гишүүд, аймаг дүүргийн засаг дарга нараас гадна намын дарга нар мөн оролцлоо. Одоо үзүүлэх мэдээг санчмаа байгууллагын манаар илтгэлээ. Улсын хэмжээнд нийт дунд сургуулийн 70 орчим хувийн цэвэр усны их үүсвэргүй усаа зөөж хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. За уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудыг цэвэр усаар хангах ажлыг салбарын хэмжээнд явуулж байна. Энэ ажлын хэрэгжилт ямар байгаа тухай шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийсэн байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 620 дунд сургуулиас 474-т нь дээрх шалгалтыг хийсэн байна. Өнгөрсөн хугацаанд Архангай аймагт 86 ширхэг усны төхөөрөмж, Хөвсгөлд 21, Баян-Хонгорт 38, Дархан уулд 16, Сүхбаатар дүүрэгт 48 ширхэг усны төхөөрөмж суурилуулж сургуулаа цэвэр устай болгосон жишээ олон байна. За улсын хэмжээнд өмнө 674 ширхэг цэвэр усны төхөөрөмж байсан болвол за энэ 12 дугаар сарын байдлаар 657 гоор нэмэгдүүлээд нийтдээ 1031 ширхэг цэвэр усны төхөөрөмжтэй болсон байна. За эдийн засгийн хүндрэл бэрхшээл байгаа. Гэхдээ үүнийг одоо үл тоогоод одоо энэ аймаг зарим аймагуд одоо нийслэлийн зарим дүүргүүд бусдыгаа шуурчилж ингэж цэвэр усны төхөөрөмжөө нэмэгдүүлснээр бас хэлэх ёстой гэж бодож байна. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гэр хорооллын иргэдийн цахилгааны хэрэглээ тооцоололттой холбоотой ирдэг иргэдийн гомдлын дагуу мөн шалгалт явуулсан байна. Цахилгааны тоолуур хит өндөрт байрладаг учраас оршин суугчид тоолуураа хянах боломжгүй байдаг зөрчил их илэрчээ. Нийтдээ өндөрт байсан 671 цахилгааны тоолуурыг 1.6 метрт буулгаж байрлуулсан байгаа. За хэрэглэгчд хэрэглээгээ бүрэн хандаг болсон байгаа. За хэрэглэгчд үйлчлэх төвүүд дээр хэрвээ хугацаагаа хоцроод мөнгөө төлвөл хэрэглээнийхэн талаар заалтынх нь мэдээлэл өгөхгүйгээр төлбөр хурааж авч баримт өгдөг байсан. За энэ зөрчил бол дахиж давтагдахгүй.
Газрын гэрчлэгээгүй бол Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанитай гэрээ хийх эрхгүй учраас нэг тоолуур дээр хид хідэн айл байдаг. Түүнээс болоод 150 кВт-аас дээш өндөр тариф гардаг байсан асуудлыг ч мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанитай ярилцаж шийдвэрлэжээ. Одоо иргэд газрын гэрчлэгээгүй ч байсан гэрээ байгуулж цахилгааны төлбөрөө тусдаа тооцоолж төлөх боломж бүрдсэн байна. Нийслэл үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмынхоо 50 м газрын арчилгаа цэвэрлэгийг хариуцах үүрэгтэй. Харамсалтай нь халдвараа гулгай ихтэй хүйтний нүүлрэлт албан байгууллагууд энэ үүргээ муу биелүүлж байгаа учраас хариуцлагыг чангатгаж тодорхой хэмжээний торгуул ногдуулдаг болох тухай хотын удирдлагууд хэлэлцэж байна. Улаанбаатар хотод энэ үйл нийтдээ 20 орчим удаа цас орно гэсэн урьдчилсан төлөв мэдээг мэргэжлийн байгууллагаас гаргажээ. Өнөөдрийн байдлаар 5 удаагийн цас орсон, дахиад 13-аас 15 удаа орох төлөв байна. Энэ бол халдвараа гулгай ихсгээс сэргийлэх, бэлэн байдалд ажиллах тохио юм а гэдэг нийслэлийн удирдлагууд онцолсон юм а. Одоо дахиад орох 10 гаруй удаагийн цаснд бид бэлэн үү? Зам талбай цацах бодис хангалттай юу гэдэг асуултанд Улаанбаатар нэгтгэлийн ерөнхий инженер Баяр Үлзий ийм хариулт өгч байна. За одоо бол энэ сүүлийн 5 удаа их цас орлоо. Дээрээс нь одоо өдөр болгон ингээд хялмаалаад бас нэг 15-аас 20 тонн гарч явахгүй бол бас юм халдваргаа үүсээд байгаа учраас бодис маш их зарцуулагдж байгаа. За бидний хариуцлага талбай маань ч нэмэгдсэн. Тэгэхээр бол энэ 3-4 цасны л одоо бодис байна гэсэн үг. Тэгээд цаашид одоо он гарч байгаад одоо яадаг юм бэ? Дахиж л одоо бодис судалж авахгүй бол манай энэ бодисны хувьд хүндрэлтэй ийм асуудал үүсэж байгаа. Нэг удаагийн цаснаар 70 орчим тонн бодис цацдаг, өртөг өндөрч энэ бол хамгийн тохиромжтой арга юм а гэдгийг Улаанбаатар нэгтгэлийн хэлж байгаамаа. Гэтэл энэ бодисныхоо нөөцийг нэмье гэхээр худалдаж авах хөрөнгө мөнгөнд байхгүй байгааг хотын удирдлагууд тайлбарлаа. Өнөөдрийн байдлаар сангийн яамнаас хотын гих бүх гүйлгээг зогсоосон учраас яах ч аргагүй болжээ. Асуудлыг хүн хүчний аргаар шийдэх нэг гарц байгаач бас л амжилтгүй байгааг энд хэлж байна. Ойр орчмынхаа 50 м газрыг цэвэрлэгээгүй байж байгаад хэн нэгэн халтарч унаад гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн байгууллага хариуцлагыг нь үүрнэ гэсэн журам байгаач үүнийг үл тоох хандлага их байна. Тиймээс л одооноос тэдний дансан дах мөнгөтэй ярина гэдгийг засаг дарга хэллээ. Улаанбаатар захирагчийн албанаас Улаанбаатар нэгтгэл рүү шилжүүлж байгаа мөнгнөөс нь бид нар судалгаа аваад торгуулаа судалгаа салгав. Өөр аргагүй. Ингээд захиргааны албан тушаалтнуудтай хариуцлага тооцсон, санхүүтэй хариуцлага тооцсон. Ингэхгүй бол болохгүй юм заяа. Одоогийн байдлаар өдөр бүр 410 хүн цас мөсний цэвэрлэгэнд гарч байгаа юм байна. За хэрвээ энэ хүмүүсийн ажилд аж ахуйн нэгж байгууллагад хүч нэмчихвэл хэн нэгэн гэмтэж бэртэх, за мөн автослоос урьдчилан сэргийлэх боломж бидэнд бий. Ардын уран зохиолч Сүрэнжав багш найрагла одоогоос 30 жилийн өмнө зохиож явжээ. Энэ найраглийн үнц нь өнөөдөр улам тодорч байгааг Ахмад багш нар хэлж байна. Багшийн хандлага, заах арга барил, хичээл зүтгэл, зан ашаар нь шавийг нь тодорхойлж болно гэдгийг энэ найраглалд харуулсан. Тиймээс багш найраглаас суралцах зүйл их байгааг эрдэмтэн судлаачид онцолж байна. Хуучин мөдүүлгийг хална гээд зүтгэж явсан үе тэднийх хувьсгал соёлыг дэлгэрүүлнэ гээд шамдаж явсан цаг тэднийх 30 жилийн өмнөх багш нар хэн бүхэнд яг л ингэж магтуулахаар гавьяатай хүмүүс байсныг ардын уран зохиолч Сүрэнжав хэлж байна. Тэрээр энэ найраглалаа бичихтэй тухайн үеийн багш нарыг бодтой дүрслэн харуулжээ. Тэр үед багш нар хөдөө сумын багш нар гэдэг бол өөрөөсөө гэрэлтдэг дэнлүү шиг бүхнийг мэддэг. Сумын дараагаас жилөө багшаас асууна гэдэг ийм хүн байсан. Би ч гэсэн багшийн хичээл зааж байгаа багш бол хамгийн сайхан уцалж, хамгийн зөв яриатай, хамгийн зөв хүн байсан учраас багшгээ болгосон гэж боддог. Ийм үлгэр дуурайлтай байсан. Монгол хүн багшийг дээдлдэг, багшийг шүтдэг, багшаасаа илүү шавь гэж юу байгаагүй. Багш хүн сурагчаа зодох дарамтлах тохиолдол олон байгааг бид баримттай мэднэ. Хүчирхийллээс хүчирхийлэгч төрдгийг нийгмийн сэтгэл судлаачид сануулдаг. Тиймээс багш болтохоор бэлтгэгдэж байгаа хүмүүр энэ найраглалыг задлан шинжилж, багшийн мэргэжлийн үнцийг, ач холбогдлыг ойлгох хэрэгтэйг Ахмад багш нар хэлж байна. Одоо цагийн багш нарын боловсрол мэдлэг байвч хүүхдээ чин санаанаас хандах тэр хандлага энэ яруу найрагт тодорхойлогдсон байгаа байхгүй юу? Чин санаанаасаа хүүхдээ хандаж бүх юмыг зааж
биеэрээ үлгэрж явсан тэр үеийг тодорхойлж өгсөн юм. Багш найрагдлыг бүр одоо хитгэн ишлэл, хитгэн шадын л бид нар энд тэнд жишээ болгож бичдэг, урилга дээр ч гэдэг юм уу тийм ээ, ямар нэгэн одоо үйл ажиллагаан дээр яг багш найрагдлын үг бүхнийг, өгүүл одоо мөр шав бүхнийг бүхэл бүтнээр нь судалмаар санагдаж байгаа юм. Ялангуяа багш болох хүмүүс бол хүүхэд нийгэм шиг анхдагч орчин нь гэр бүл нь. Үүний дараа цэцэрлэг сургууль нь ордог. Багш нь ямар харилцаа хандлагатай байна, хичээл номоо хэрхэн зааж, бас биеэ хэрхэн авч явж байгаа нь тухайн хүүхдийн төлөвшөлд шууд нөлөөлдгийг Ахмад багш нар хэлж байна. Өөрөөр хэлбэл багш хүний тусгал нь шавн болдог. Нэг ёсондоо улс их орондоо хэрэгтэй сайн хүн бэлтгэхэд багшийн нөлөө өндөр байдаг байна. Монгол улсын шуудангийн түүхийг өгүүлсэн ховор цуглуулгаараа дэлхийд алдартай нэрт филателич түүхч Үлзийн Сэрэтраксны 100 жилийн ой зориулсан үзэсгэлэн нээлттэй гэлээ. Тус үзэсгэлэнд 1958 оны заргын бичгийн тогтооноос эхлээд шуудан холбооны бүхий цаг үеийн гэрч болсон тогтоог дэлгэсэн байна. Үзэгч таны харж байгаа энэхүү тогтоонуудыг Марк үүсгээс өмнө шуудангийн салбарт ашиглаж эхэлсэн байдаг. Энэ бол Сэрэтраксны шав Энхбатын 20 гаруй жил цуглуулсан олон улсад данстай цуглуулгын хэсэг. Түүний цуглуулагч болох хүслийг Сэретр түүхч эхлүүлж байжээ. Амьд сүрэн үед нь бол би их дотны явсан, гэрт нь очдог, бит хоёр санаа бодлоо солилцдог. Яагаад тэгэхээр Сэрэтрга миний төрөнд яг энэ түүхийн сэдвэр Аз болон дэлхийн үзэсгэлэнд оролцож ирсэн. За тэгээд яг хуу мэдээж бурхан босноос нь хойш одоо хэр хүний үргэлжлүүлж ирсэн түүхийг одоо Аз болон дэлхийн давцанд одоо нэр хүндтэй авчих үүргэл над ногдсон доо. Монгол шуудангийн түүхийг харуулсан яг ийм цуглуулгаараа Үлзийн Сэретр төв дэлхийн алдартай үзэсгэлэнгүүдээс 12 удаа алталсан мөнгөн медаль хүртэж байсан бахтам түүх бий. Хэдийгээр цахим хэрэглээ нэмэгдэх тусам Марк дугтууны хэрэглээ хомигдож байгаа ч түүхийн үнэт баримтуулж үн цэн нь улам нэмэгдэж байгааг Ахмад цуглуулагчид хэлж байна. Улс орны нэрийн хуудас болж явдаг зүйл учраас хамгийн одоо тансаг гоё зохиомжтой, хийцтэй, өмнөө барьдаг зураачтаараа зурулдаг. Тийм учраас хэдий жижигхэн ч гэсэн урлагийн бүтээл байдаг. Энэгээрээ бол хүмүүст гоо сайхны таашаал өгч байдаг. За 3 дугаарт гэвэл нэг ач холбогдолны юу гэхээр Марк өөрөө үнд цаас. Монголын цуглуулагчдын загалмайлсан эцэг бол Үлзийн Сэретр түүний цуглуулгаар түүхэн сэдэвчилсэн байдлаар бүтээсэн мэдээллийн сан гэж болно. Монголын бас түүхч хүн байсан. За энэ цуглуулгыг бол Монгол улсынхаа түүхтэй уялдуулан ингэж судалж цуглуулгаа сэдэвчилсэн. Тэгээд олон улсын одоо чив дэлхийн одоо филателийн үзэсгэлэн аврах шалралт тэмцээнүүдэд орж Монгол улсынхаа нэр төртэйгээ одоо тэнд бандуулж ирсэн хүн байгаа. Түүний гаргасан мөрөөр залуу цуглуулагчид төв дэлхийн уралдаан тэмцээнд оролцож амжилтын буухайг таслалгүй үргэлжлүүлж байна. Тиймээс Монголын филателийн холбооноос санаачлан түүний 100 жилийн ойд зориулж хүүхэд залуус филателийн ач холбогдлыг мэдрүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэнг дэлгэжээ. Цагур төлбөр үргэлжилж байна. Хөдөөгийн суманд морин хуурын дугуйлан хичээлж хүүхдүүдийн авиасыг нээж ухах тухай сурвалжлагыг манай сурвалжлагч Бүр Баатархунаар Завхан аймгийн Сант Маргад сумаас бэлтгэсэн байна. Сант Маргад сум Улаанбаатар хотоос 1300 гаруй километр аслагдсан. 2000 хүрэхгүй хүн амтай буйдхан энэ суманд морин хуурын томоохон дугуйлан ажиллаж байгаа нь бидний сонирхлыг татсан юм а. Нийтдээ 50 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй морин хуурын шуулгатай. Шуулгын бяцхан морин хуурчид хичээлийн зав зайгаараа дугуйландаа суралцдаг байна. Монгол заншлаа дээдлээд тэгээд ийм гоё аялгаутай хоёрхан цогцсон дээр бүх ийм аялгауг оруулдаг тийм гайхалтай л гэж үзэж байна. За хичнээн чи сурч юм уу? 5 дахь жилдээ л сурч байгаа. Арай илүү өөрийгөө нээж тэгээд хөгжүүлэхийн тулд. Тэмцээн уралдаанд орсон уу? Орж байсан. Сургуулийнхаа 2 дугаар ирийн шаглалыг авсахаараа. Анх сурж байхдаа өдөр болгоно л явдагсан. Өдрөө 2 хичээлдэг. Одоо нөгөө хичээл орсон болох тэр одоо харагдал хичээлэхгүй. Яг өөртөө ингээд зориг тавиад яг сурыг мэдэх юм бол мориор хөгжим бол хамгийн амархан хөгжим. Тэгээд ерөөхдөө бол Монголынхаа өв соёл нэг сурцсан тохиолдолд хизээш тэрийг хаяхгүй штэ. Тэр шиг харин тэгээд хүүхд тав бүхэн мориор хөгжмийг сураад Монголынхаа өв соёлыг хамгаалж ил дээрээ л гэж. Сант Маргад сумын хөгжмийн багшийн хувьд хичээлийн бус цагаараа хүүхдүүдэд үн төлбөргүй хичээл зааж тэдний авиасыг дэмждэг байна. Түүний хувьд 10 дахь хөгжмийн зэмсгээр хичээл заадгийн дотор хамгийн олон хүүхэд хамрагдаг нь морин хуурах юм а. За үүний учир нь Завхан аймагт болсон 999 морин хуурын тоглолт бүх сумдыг хамарсан морин хуурын тэмцээн болсноос үүдэлтэй. Өнөөдрийн байдлаар 50 хүүхэд байгаа. Шинээр нэг
5-6 хүүхд сурж байгаа. За тэгээд шинэ хүүхдүүд заахад бас хугацаа шаардна. Гэхдээ одоо хүүхдүүд нэгнээр нь нөгөөхт нь хичээл заалгаад маш түргэн явдаг өөрсдөө. Завхай аймагт морин хуур, компьютер, шатар гэсэн 3 тулгуурт бодлого хэрэгжээд удааг байгаа. Энэ бодлогын үр дүнд 1000 морин хуурч хүүхэд бэлтгэх, 4000 гаруй хүүхдийг зөөврийн компьютер ашиглаж сургах, 1500 хүүхэд шатрын спортоор хичээллэх боломж олгосон байна. Тэгэхээр бид нар энэ 3 тулгуурт бодлого гэж хэрэгжүүлсэн. За тэрний нэг нь бол энэ үндэсний хөгжим, морин хуураа хөгжүүлэх гэх арга хэмжээг хэрэгжүүлсээр одоо бид нар нийтдээ нэг 6-7 жил болж байна. Тэгээд 999 морин хуурчид Улаанбаатарт чуурж байсан. Дараа нь аймгийнхаа 90 жилийн 2222 морин хуурчид хүний 2222 жилийн хойгоор хурдаж. За тэгээд ер нь бол морин хуурын тоглолтог хүүхдүүд бол манай Завхан аймагт нэлээд одоо ихссэн. Сант Маргал сумын шиг морин хуурын дугуулан Завхан аймгийн 24 суманд хичээлж байгааг онцолж байна. Өнөө цагт технологийн хувьд хамгийн их шинжлэгдэж байгаа салбар бол радио телевиз. Тэгвэл телевиз радиогийн инженерүүд мэдлэг ур чадвараараа өрсөлдсөн тэмцээн болж өнгөрлөө. Ингэснээр технологийн шинжилгээг шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэх чадвараач тэд сайжруулж байгаа юм. Үзэгч таны яг одоо сонгоод үзэж байгаа мэдээ оройн амралтаараа тогтмол үздэг нэвтрүүлгүүд инженергүйгээр дэлгэцэнд гарахгүй. Тухайн мэдээллийн хөтөлбөр нийтлэл нэвтрүүлгийн редактор, сэтгүүлч, хөтлөгч гээд дэлгэцээр ил гарч олонний танил болсон нэг хэсэг байхад инженер, техникийн ажилтнууд гэдэг яг ижил хариуцлага үүрэгтэй нэг хэсэг арын албанд ажиллана. Монголын үндэсний олон нийтийн телевиз өнөөдөр нийтдээ 76 инженертэй тэд өнөөдөр 6 багт хуваагдаж ур чадвараараа өрсөлдсөн, өөрөөр хэлбэл бусадтайгаа өрсөлдөж ур чадвараа дээшлүүллээ. Одоо энэ хүмүүсийн ур чадварыг шалгах хэн юм бэ гэдгийг таниулах, өөрсдөө нэвтрүүлж өдөөж өгөх те ер нь бол яг жил болгон энэ одоо энэ тэмцээнийг зохион байгуулах бол шаардлагатай гэж үзэж байгаа. За тэгээд энэ удаагийн тэмцээн 2015 оны шилдэг инженер техникийн ажилтны шалгаруулахгүй бүтэн жилийнх одоо үйл ажиллагааг бас дүгнэх юм ажил гэж бас ойлгож болно. Энэ удаагийн тэмцээнд байна бол манай одоо техникийн төвийн 74%-өөс нийт 30 хүн буюу те 40 орчим хувь нь бол одоо оролцож байна. За мэдээж одоо яг энэ цаг үед бол ажиллаа хийж байгаа нэлээд олон хүн байгаа те. За ингээд бодох юм бол ер нь бол 60-70% нь одоо идэвхтэй орж байгаа. Техникийн бааз одоо хард тал нь хард тал шүү дээ. Тийм учраас энэ л чухал байж сая телевиз өнгөтэй өөддөө өссөн одоо уран бүтээлээ хийж чадсан шүү дээ. Техникийн ажилчид муу техник муу ийм байх нөхцөлд бол хэцүүтэй. Ер нь одоо юм хийхэд хэцүү шүү дээ. 1983 оноос хойш зохион байгуулж эхэлсэн телевиз радиогийн инженер техникийн ажилтнуудын мэрэгжлийн ур чадварын энэ уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгааг Монголын үндэсний олон нийтийн телевизийн техникийн төвийн захирал бямтарж онцолсон. Гэхдээ зөвхөн үндэсний телевиз радиогийн хүрээнд бус цар хүрээг нь өргөтгөж бусад телевизийнхэн ч ур чадвараараа өрсөлдөх боломжийг бүрдүүлнэ гэсэн юм а. Мэргэжлийн ур чадварын тэмцээнд инженеруудын онлын мэдлэгээс гадна эсхэм ухсрах, дүрс, дуу, сүлжээтэй холбоотой даалгавруудаар багууд өрсөлдөж Монголын үндэсний олон нийтийн телевизийн эфирийн багийнхан төрүүллээ. Одоо үзэгч тавханд орчуулагч редактор Инхэрлийн бэлтгэсэн дэлхийн мэдээг танилцуулъя. Өчигдөр нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн гишүүн 15 орон Сирд инх тайван тогтоох төлөвлөгөөг дэмжсэн тогтоолыг санал нэгтгэгээр батллаа. Энэ тогтоол 253 мянган хүний амийг аваад байгаа Сирийн иргэний дайныг эцсүүлэхин төлөө дэлхийн их гүрнүүд санаа нэгтэй байгаагаа харуулсан ховор чухал үйл явдал боллоо гэж ажиглагчид дүгнэж байна. Өмнө нь өрөндийн орнуудыг аюулгүй зөвлөлд Сирийн асуудлаар тогтоолын төсөл өргөн барих улсгонд Орос, Хятад хоёр улс байнгын гишүүний давуу эрхээ ашиглан хориг тавьж байсан юм а. Харин Сирд исламын улс бүлэглэлийн эсрэг эвслийг удирдах байгаа Америкийн нэгдсэн улс мөн Сирийн ерөнхийлөгч Башар Асадын хүсэлтээр тус улс дахь агаарын цэргийн ажиллагаанд оролцож эхэлсэн Оросын засгийн газрууд Сирийн асуудлаарх байр суурийн зөрүүгээ багасгах чадсанаар энэ удаагийн тогтоол батлагдах боломж бүрдсэн байна. Сирд иргэний дан эхэлснээс хойш хугацаанд анхудаа аюулгүй зөвлөл энэ тухай тогтоол баталлаа. Энэ тогтоолоо Сирийн хямралд оролцогч тал бүртэд дайн байлдаанаа зогсоох цаг болсныг тодорхой хэлж өгнө. Аюулгүй зөвлөлийн 2254 тоот энэ тогтоол Сирийн асуудлаарх Венийн яриа хэлэлцээнээс боловсруулсан төлөвлөгөөнд суурилсан юм а. Тогтоолд эх сар гэхэд Сирд гал зогсоож засгийн газар босгогчдын бүлгүүдийн хооронд яриа хэлэлцээ эхлүүлэх, улмаар 6 сарын дотор шилжилтийн засгийн газар байгуулж 18 сарын дотор сонгуул зохион байгуулахад уриалсан байна. Гэхдээ тогтоолд тусгагдаагүй гол асуудлууд болох Сирийн одоогийн ерөнхийлөгч Башар Асадыг засгийн эрхэнд үлдээх хэсэг,
Мөн хэлэлцээнд сөрөг хүчний бүлгүүдийн алийг нь оруулах асуудлаар томоохон гүрнүүдэд зөрүүтэй байр суурь баримтсан хэвээр байна. Өчигдөр Европ ойрох орнуудын орнууд, Америк, Орос зэрэг 17 орны гадаад хэргийн сайд нар мөн Иран, Сауди Араби, Туркийн дипломатууд Нью-Йорк хотод Сирийн асуудлаар уулзах үеэрч энэ асуудлаараа дөрвтэй шийдэлд хүрээгүй байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама Исламын улс хэд даврагч бүлэглэлийн зүгээс болзошгүй алан хэдх ажиллагаанаас ямагт сонор сэрэмжтэй байхыг Америк иргэдэд уриаллаа. Оны төгсгөл хэдий хэвлэлийн багварлынхаа үеэр Барак Обама 12 дугаар сарын 2-нд Сан Бернардинод Исламын шашинд хос халдлага үйлдэж 14 хүний амьд хүрсний нэгэн адилаар ганц нэгээр алан хэдэгчдээс гол аюул учирч болзошгүйг цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Ирак, Сирия дэх Исламын улсын дайтагчдыг ялна гэж итгэл төгс байгаагаа Америкийн удирдагч илэрхийлжээ. Бид Исламын улс бүлэглэлийг заавал ялан дийлнэ. Ингэхдээ тус бүлэглэлийн хангамжийн цуваг таслах, дэд бүтцийг сөнөг зэрэг системтэй арга ашиглан эвслийн холбоотнуудтайгаа хамтарч ажиллана. Үүний зэрэгцээ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч улирч угаанд өөрийнх нь засаг захиргааны гаргасан гол ололтуудын тоонд дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх баримт бичгээрх тохиролцоо, дэлхийн худалдааны салбарт байгуулагдсан хэлэлцээр, мөн Ираны цөмийн асуудал гарах гэрээ, мөн Америкийн эдийн засаг сайжирч Кубатай дипломат хэлэлцээр байгуулсан Конгресстэй төсвийн хуулиар зөвшөлдсөн зэрэг үйл явдлыг нэрлсэн байна. Түүнчлэн Обама баасан гарагт Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдогантай уцаар ярьж хойд Иракаас бүх зэрэгэ гаргахыг уриалжээ. Талууд энэ үеэр Исламын улсын эсрэг тэмцэл мөн ерөнхийлөгч Башир Асадын дэглэм болоод Исламын шашинд хэд даврагчдын аль альных нь эсрэг тэмцэж байгаа Сирийн аядан үзэлт босгогчдод дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Дэлхийн мэдээ үргэлжлэж байна. Европын холбоо Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ дахиад 6 сараар буюу 2016 оны 7 дугаар сарыг дуустал сунгалаа. Европын холбооны гишүүн 28 улсын байнгын төлөөлөгчид баасан гарагт Брюсселд ийм шийдвэр баталсан байна. Зүүн Украиний хямралыг инх тайвнаар шийдвэрлэх тухай Минскийн хэлэлцээрийн бүх заалтыг ёсчлон биелүүлэх ажилд Орос улсын зүгээс товиртой ахиж байхгүй байгааг дээрх шийдвэр гарах гол үндэс суурь гэж үзжээ. Зүүн Украиний хямралд Москва салан тусгаарлагчдын талыг идэвхтэй дэмждэг гэж Европын холбоо үздэг. Харин Орос улс үүнийг эрс үгүйсгдэг юм а. Оросын эрчим хүч, банкны салбарууд мөн батлан хамгаалах аж үйлдвэрийг гол хүндсэн Европын холбооны хориг арга хэмжээг сунгах эцсийн шийдвэр нэгч гишүүн улсанд бичгээр эсэргүүцэл илэрхийлээгүй нөхцөлд энэ сарын 21-нд эцэслэн батлагдах юм а. Үүнээс өмнө Итали улс Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан нь зөв зүйтэй эсэхийг эргэлзэж байгаагаа нэг бус удаа илэрхийлж байсан юм. Гэвч Европын холбооны ихэнх улсын шахалтанд ор тус улс одоогийн шийдвэрийг дэмжижээ. Европын холбооны хоригийн одооний хүчинтэй хугацаа 2016 оны 1-р сарын 31-ээр дуусгар болох юм а. Нэгдсэн улсны байгууллагын дөрвөгчдийн асуудал эрхэлсэн дэд комиссарын газар дэлхийд даяар аргагүй эрхэнд нутаг орноосоо дөрвөгчдийн тоо энэ оны эцэгэхэд 60 саяас давж урьд байгаагүй үзүүлэлтэнд хүрнэ гэж мэдээллээ. Одоогийн нөхцөл байдал олон улсаас төвчээр энэрэнгүй сэтгэл, эв санааны нэгдлийг шаардаж байна гэж Нэгдсэн улсны байгууллагын дэд комиссар Антонио Гутерриш мэдэгджээ. Ялангуяа өдөртөө хэдэн мянган дөрвөгч түүний дотор дийлэх хувь нь сирчүүд очиж байгаа Европ твд энэ онцгой хамаатай гэдгийг тэрээр тэмдэглээд олон зуун мянган дөрвөгчид хүлээж авах хөтөлбөр баталгааг Европ дахинд уриалсан байна. Олон сая хүн орон гэрээ орхин дөрвөхэд хоёр том шалтгаан нөлөөлж байна. Эдгээрийн нэг нь ур амьсгалын өөрчлөлт, үүнээс үүдэлтэй байгалийн гамшиг, харин нөгөө нь терроризм. Эдгээр шалтгаанаас суулж дөрвөгсөд олширхын хэрээр тэдний наазахын хэрэгцээг хангах Нэгдсэн улсны байгууллагын нөөц боломж шахагдж байна. 2014 оны эцсийн байдлаар дөрвөгчдийн тоо дэлхийн хэмжээнд 59.5 саяд хүрсэн Нэгдсэн улсны байгууллагын мэдээ байдаг. Одоо энэ тоо гол төлөв Сириэс гарч байгаа дөрвөгчдийн тоогоор нэмэгдэж байна. 2015 оны эхний 6 сард Сирийн дөрвөгчдийн тоо 300 мянгаар нэмэгдэж 4 сая 200 мянгад хүрчээ. Гэхдээ Сирийн нөхцөл байдлаас үл хамааран эх орноос дөрвөлсөн болон дотооддоо шилжилт хөдөлгөөнд орсон хүмүүсийн тоо дэлхийд даяар өсөж байгааг Нэгдсэн улсны байгууллага онцоллоо. Энэ оны эхний хагастай Турк улс хамгийн олон буюу 1 сая 840 мянга орчим дөрвөгч хүлээж авсан байна. Харин мөнгө хугацаанд орогнол олохыг хүссэн өргөдөл шинээр хүлээж авсан тоогоороо Герман улс Европтой тэргүүлж байна. Тулс улсад энэ оны эхний 6 сарын хугацаанд 159 мянган хүн орогнол хүсэлт гаргажээ. Одоо үзэгч та бүхэн үргэлжлүүлэн спортын үйл явдлын мэдээ сурвалжлагуудыг хүлээн авч үзнэ. Их баяр зодгоо тайллаа. Торонто өрсөлдөгчөө хоцсон байна. Чөлөө түүхийн бэлтгэлийн төв нээгдлээ. Шатрын маструуд оюун ухаанаа сорж байна.
Эдгээр болон бус мэдээллийн дэлгэрэнгүй бид үзэгч та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Монгол улсын шилдэг сагсан бөмбөгч, олон улсын хэмжээний мастер Ганбаатарын их баяр зодог тайлж, түүний хүчин зүтгэж байсан Танан Гардваг дархан гард нэртэйгээр лигийн аврах шалгуурлах тэмцээнд оролцохоор боллоо. Өөрийн уран мэдрэмжтэй тоглолтоороо сагсан бөмбөгийн орхотнуудын дунд гайхамшигт их баяр нэрээр алдарсан Танан Гардвагийн холбоон тоглогч олон улсын хэмжээний мастер Ганбаатарын их баяр зодог тайллаа. 15 жилийн туршид сагсан бөмбөгийн спорт авьяас чадвараас ирсэн тэрээр өчтөр спортын төв ордны А танхимд болсон энэ удирдлийн ээлж тоглолтын үеэр зодгоо тайлж өөрийн багтаагаа сүүлчийн тоглолтод оролцлоо. За энэ тоглолт Танан Гард Мон Алтус Смарт багийн хооронд болсон байгаа. Үндэсний сагсан бөмбөгийн Суперлигийн аврах шалгаруулах тэмцээний тоглолтын үеэр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Эрдэнэ түүний сагсан бөмбөгийн талбайд өнгөрүүлсэн тоглолт бүрт бахархан талархаж гавьяаны алдар цомыг 1 сая төгрөгийн хамтаар урамшууллаа. Мөн энэ үеэр Дорнод Танан Гардвагийн зүгээс түүний 9 дугаарыг спортын төв ордонд мөнгөчүүлсэн байна. Үүнээс гадна үндэсний Суперлигийн шилдэг залуу тоглогчдын шагналыг олон улсын хэмжээний мастер их баярын нэрмжит болгон зарлажээ. Хогшоол энэ дүр одоо зангирал. Тоглож ирсэн найзуудаа Үе үеийн сагсан бөмбөгчнөр болон нэг багт тоглож байсан Шигшаваг болон Багаан төргөө Танан Гардвагийнхаа болон Мэсрэг багийнхаа бүхэл амирчтай бүгдээр нь амжилт хүсье, эрүүлийнхээ сайн сайхан бүхний хүсье. Баярлалаа та бүхэндээ. Орхотнуудаа гоё үг хэлээ. Та нар бүгд гайхамшигтай өмсөв гэж хэлээ. Нэг талдаа харамсалтай. Өшөөч уг нь бол тоглоод бас тоглохоор нас байгаа. Тэгээ өөрөө бас одоо зодог тайлж дараагийн одоо сагсан бөмбөгчтэй бэлтгэх одоо спортод өөр одоо хүч авьяасаас сорхоор би ийм шийдвэр гаргаж байгаа гэж харж байгаа. Тэрнээс иш сагсан бөмбөгийн спортоос бол их баяр яваагүй. Дасгалжуулагч багш тэгээд дунд Ахмад Луийн одоо бас тэр сагсан бөмбөгийн одоо тэмцээнд байгаль оролцох байх л да. Тэгээ их баяртай амжилт өссөн олон сайхан одоо шин залуу сагсан бөмбөгийн дамирчдыг одоо төрүүлж гаргана гэдэгт бол эргэлзэхгүй байна. Лигийн аврах шалгаруулах тэмцээнд шилдэг тоглогч их баярын тоглож байсан Танан Гардваг үүнээс хойш үндэсний лигийн аврах шалгаруулах тэмцээнд дархан гард нэртэйгээр тоглохоор боллоо. Дархан уул аймгийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жавхан тэргүүтэй залуус ивент тэтгэгчээр Дархан уул аймгийн багийг бүрдүүлж Дархан уул аймгийн Дархан Гардваг лигийн аврах шалгаруулах тэмцээнд цааш тоглолтуудаа үргэлжлүүлэх юм байна. Энэ үеэр бид Танан Гардвагийн эзэн Чимбаттай уулзч дараах ярилцлагыг хийлээ. Ихээгээ маань зодог тайлж байгаа асуудал бол одоо яах вэ? Энэ хүн гадаадд сургууль сурж байгаа. Бид нэр салхах салсангүй салаан замын ирэхээр саллаа. Харамсалтай ч гэсэн сайхан байна хүн амьдралаа одоо цаашаа үргэлжлээд залуу насаа дурсах юмтай сайхан дурсаглаа манай ихэ сагсны хувьд үргэлж нь сайн дасгалжуулагч. За буцаад ирэхэд дахиад ундаг тамирчин ирэх юм билүү хинж мэдэхгүй. Тийм байна. Ихэ маань хаан сурахаар явж байгаа мэдээлэл Австрали гэж хэлсэн. Тэгээ Австрали руу явж байгаа одоо 12 сарын 25-нд гэр бүлээрээ хөдөлж байгаа тий. Таны хувьд бас нэг үг хэллээ л дээ. Танан гард маань дархан гард болчлоо. Гэхдээ би цуг явноо санаа зовлтгүй гэж хэлж. Тэгэлгүй яг энэ одоо хүн юу гэдэг вэ одоо дүүгээ хүнд бүр өгдөгтэй адилхан бид хамт зүрхсэлээр хамт байна. Хэмжээл явна, хамт туслаад. Байна хамт өгөж тэгээд дарханчууд нь бас бэлэг бариад дарханчууд бас энийгээ дэмжиад манай баг дархан Эрдэнэтийн хамгийн том баллин шиг ихтэй баг. Одоо энэ залуучууд энэ хорон цугларсан олныг харахад үнэхээр сайхан байна, сэтгэл хөдлөж байна. За худалч нулимс гарах гэж байна. Тэгээд ийм байна. Их баяр 15 жилийн хугацаанд тасралтгүй сагсан бөмбөг тоглохдоо улсын авраг, оюутны лигийн авраг, дээд лигийн тэргуун тоглогч, үндэсний Суперлигийн авраг, Монгол улсын үндэсний шишээгийн үндсэн холбогч бүхэл гол төвшний том тэмцээнүүдийн шилдэг тоглогчийн шагналыг гардаа авч явжээ. Тэрээр 2010 онд Гуанжуд болсон Азийн наадамд Монгол улсаа төлөөлөн шигшээвагийн бүрэлдэхүүн тоглож Үзбекистаны шигшээвагийг хожиход хамгийн хариуцлагатай оноог авч Монгол түмнээ баярлуулсан юм а. Түүний тоглож байсан Дорнод Танан Гардваг нэрээ өөрчилж Дархан Гардууд нэртэйгээр цааш тэмцээнийг үргэлжлүүлнэ. Өнөөдөр гадаад хэргийн яамны хурлын танхимд Монголын шатрын холбооноос зохион байгуулж байгаа энэ оны сүүлийн тэмцээн Чинван хан доржийн нэрмжит тэмцээн эхэллээ. Монгол улсад орчин цагийн дипломат алба үүсч өгснээр 104 жилийн ог тохиолдуулан гадаад хэргийн бүгд эрхлэн шийдэх яамны анхны сайд Чинван хан доржийн нэрмжит шилдэг шатарчдын уламжлалт 25 дахь удаагийн тэмцээн Монгол улсын гадаад хэргийн яамны хурлын танхимд эхэллээ.
Уламжлалт энэхүү тэмцээнийг Монголын шатрын холбоо гадаад хэргийн яамтай хамтран зохион байгуулдаг тэмцээн 25 дахь удаага болж байна. Энэ удаагийн шатрын тэмцээнд Монголын шилдэг 82 оюуны их мастер оролцож байна. Их мастер Хатанбаатар, Шарав Дорж, Мөнгөн Туулт тэргүүтээ Монголын оюуны спортын их мастерууд энэ тэмцээнд оюуханаас хорин аваргуудаа тодруулах юм а. Энэ удаагийн тэмцээнд Азийн шатрын холбооны төлөөлөгчд хүрэлцэн ирсэн байна. За миний хувьд бол иймэрхүү том тэмцээнийг гадаад хэргийн яам зохион байгуулж байгаа гэдгийг сонсох бол маш таатай байна. Яа тэгэхээр бусад өөр улсуудад ерөөсөө янз бүрийн яамнууд тийм том тэмцээний зохион байгуулдаггүй. Тэгээд бас Монголын шатрын холбооны ерөнхийлөгч сайн баяраар маш сайн ажиллаж байна гэдгийг бид харж байна. Тэгэхээр ийм тэмцээн дээр хүртэл маш олон залуу тамирчид байгаа гэдгийг нь одоо харагдж байгаа учраас Монголын шатрын тамирчид одоо шатарчид бол үнэхээр сайн байна гэж хэлмээр байна. Шатрын спорт бол одоо хүний өөрөө та хэлсэн оюуны спорт гэж энэ бол үнэхээр бодох сэтгэх чадварыг хөгжүүлдэг. Ялангуяа хамгийн гол өрнөлийг урьдчилан тооцоолох, стратеги боловсруулах зэргийг хүний хөгжүүлж чаддгаараа их одоо дөрөв гоё гэж хэлэх юм уу, гоё спорт. Тийм болохоор энийг л одоо цаашиж манай яам үргэлжлүүлэн дэмжиж тэмцээний зохион байгуулж болно. Энэ жил бол бид нар 16 хүртэл насны дэлхийн олимпиадыг авчих хөрөнд зохион байгууллаа. Энэ бол маш ач холбогдолтой, нэр хүнтэй тэмцээн болсон. Бид өөрсдийн болцоог дайчлаад маш сайн зохион байгуулсан өндөр түвшинд. Энэ маань одоо эх жил 2016 онд Аз ТV-ийн өсвөрийн шатарчдын аврагшил тэмцээний хөрөнд авах сайхан боломжийг бүрдүүлж өгсөн. Монголын шатрын холбооноос зохион байгуулж байгаа энэ жилийн сүүлчийн тэмцээн Чинван Ханд дөржийн нэрмж тэмцээн маргааш дүнгээ гаргана. Харин Монголын шатрын холбооноос эх 2016 онд олон томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эх 2016 оны 4-р сарын 5-наас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Аз ТV аврах шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотноо бүхийн чөлөөт барилдааны олон улсын стандартын бэлтгэлийн төв нээлттэй хийлээ. Энэхүү бэлтгэлийн төвөнд дэлхийн аврах шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол улсын Шигшээ авгийн тамирчин олон улсын хэмжээний мастер Үнэр Батын нэрэмжит бэлтгэлийн төв болж байгаа юм а. Өнөөдөр Хаавал дүүргийн биокомбинат шугам фабрик орчинд барилах Эко спорт цогцлборт чөлөө төвхийн 2015 оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээний мөнгөн медальт олон улсын хэмжээний мастер Пүрүжин Үнэр Батын нэрэмжит чөлөө төвхийн бэлтгэлийн төв нээлээ. Олимпийн олон төрлүүдийг хөгжүүлэхэд анхаарал ажиллаж байгаа Хасуу Мегаватт компаниас энэхүү орчин үеийн олон улсын стандартын спорт цогцлборыг байгуулсан бөгөөд энэ спорт цогцлборт спорт тоглоомын төрлүүд болох сагсан бөмбөг, волейбол, футзалын танхим, хөлбөмбөгийн талбай, талбайн теннисний талбайнаас гадна Хасуу Мегастарс спортын клубын гол төрлүүдийн нэг болох чөлөө төвхийн 3 дивжээ үхий фитнес төвтэй шин төвийг инхүү ашиглалтанд оруулж байна. Энэ төвийг нээхэд олон талын судалгаа хийсний үр дүнд олон улсын стандартын энэхүү төвийг байгуулж өнөөдөр аль биесээр нээжээ. Сая 14 хоног өмнө Иран улсад одоо би бас клубийнхээ тамирчдыг авч багийн дэлхийн аврагт ороод шилдэг 8 багтаад ирсэн цагаан амжилттай ирлээ. За түүнд дээрээс Иран улс бол одоо чөлөө төвхийн том орон, дэлхийн одоо их том орон. За эндээс одоо зөвхөн бөхчүүдийг төрөлжүүлж яаж хөгжүүлж гэнэ гэдгийг харж ерөнхийдөө нууцын тайлж ирсэндээ их баяртай байгаа. За ингээд би яг одоо тэр Иран улсын чөлөө төвхийн бэлтгэлийн төвд байсан. Английн тренажерын компани томт хөрөмжүүдийг авчирхаар захиалга бас хийж байгаа. За ингээд Ираны тэр шилдэг тамиртай бирта мөхчүүдийг бэрэг одоо тэр тренажероор тэр бэлтгэлээр дамжуулж өөрийнхөө Монгол мөх суулгана гэсэн ийм зорилготой байгаа. Тэгээд өнөөний сайхан өдөр би Монголын одоо чөлөө төвхт зориулж одоо энэ заалыг нээж өгч хэлж болно. Энэ бол багш болгоны одоо мөрөөдлөд өөрийн гэсэн заалтай дэвжээтэй болох энэ мөрөөдөл бол одоо биелэж байгаадаа бол маш их талархж байна. Энэс маш олон сайн амжилт гарна хаа гэдэгт итгэлтэй байгаа. Өнөрөө одоо эндхийн лигд явна. Эндхийн лигд барилж явна. Одоо миний шавнараас одоо дэлхийн аваргын мөнгөн медальтай 2 мөн залуучдын дэлхийн аварга 2 байдаг. Залуучдын дэлхийн аваргын медальтай нэлээд хүн байдаг. Нийт Азийн аварга дэлхийн аваргаас ерөнхийдөө өсвөрийн залуучууд нийлээд 89 медаль байдаг надад. Шууд өөрийнхөө хамгийн том мөрөөдлийг бас хэлээч яг энэ бичиж. Багшны мөрөөдөл бол одоо дуустгүй шаналтай байдаг. Тэгээ одоо миний мөрөөдөл хизээ дуусныг бас мэдэх байгаа. Тэ. Ерөнхийдөө бол Олимпийн дэлхийн аваргаас медаль авах, Олимпийн дэлхийн аварга төрүүлнэ бол бас нэг мөрөөдөл. Бас тэрнээс цааш бас багш хүн болгоны шунал байдаг байх гэж би мөрөөдлийн шунал байдаг байх гэж би бас бодож байгаа. Эко спорт цогцлбор нь Монголын спорт мастеруудын холбооны 2015 оны
шилдэг спортын бүтээн байгуулалтаар шалгарсан. За энд Монголын чөлөөтгөн шилдэг тамирчид бэлтгэх сургуультаа базааж Олимп дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэх юм а. Дүүлэн 2020 өсвөрийн хөл бөмбөгчдийн хан уул Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн шигшээ тоглолтууд үргэлжлэн явагдлаа. 4 үе шатаа зохион байгуулагдах энэхүү тэмцээний дүүргээс шалгарсан багууд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм а. Монгол Улсын ерөнхийлөгчийн багийн спортыг дэмжих хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэх, эрүүл Монгол иргэнийг төлөвшүүлэх зорилготой өсвөрийн хөлбөмбөгчдийн Дуулиан 2020 тэмцээн энэ жил 10 дахь жилдээ үргэлжлэн явж байна. Тэмцээн 4 үе шаттай үргэлжилж байгаа бөгөөд дүүргийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд үргэлжлэн явагдлаа. Өнөөдөр хаан уул дүүргийн аварга шалгаруулах шигшээ тоглолтууд явагдсан байна. Энэ удаа 11, 13, 15, 17 насны 28 баг ур чадвараас өрчээ. Тэмцээний 13 насны ангилалд номын ишиг 52 дугаар сургуулийн 2 баг хоорондоо уулзраад харан тоглож 4-3 ярцаатаагаар 1-р хоцсон байна. Харин 52 дугаар сургууль Сэлбсээрс 41 дугаар сургуулийн багтаа тоглож энэ тоглолтод 3-1 ярцаатай 52 дугаар сургуулийн баг хоцсон байна. Өнөөдрийн хамгийн ширүүн өрсөлдөөнтэй тоглолт 15 насны ангилалд Сэлбсээрс 41 дугаар сургууль 115 дугаар сургуулийн хооронд болж энэ тоглолтод 8-1 ярцаатай 41 дугаар сургуулийн өсвөрийн хөлбөмбөгч тооцсноор маргааш тэмцээний шигшээ тоглолтод тоглох эрх авлаа. Мөн өнөөдөр Баянгол дүүрэгт өрсөлдөж байгаа Дуулиан 2020 тэмцээний багууд хагас шишээ тоглолтод ур чадвараас өрсөлдлөө. Баянгол дүүргийн багуудын тоглолт өнөөдөр үргэлжлэн явагдаж хүрэл медалийн төлөөх тоглолтууд энэ цаг мөчид үргэлжилж байна. Дуулиан 2020 тэмцээний Баянгол хаан уул дүүргийн аваргын төлөөх тоглолтууд маргааш болох юм а. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тойргийн тоглолтууд үргэлжилсээр байна. Энэ өдөр нийт 12 тоглолт болсноос дорнод үсийн 4-5 дугаар ойр дараалан бичигдэж байсан Miami Heat болон Toronto Raptors багууд учраа таран тоглосон байна. Энэ тоглолтод Торонто өрсөлдөгчөө хоцсноор улирлын 17 дахь ажлаа авчээ. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тойргийн тоглолтын хүрээнд энэ өдөр нийт 12 тоглолт боллоо. Энэ хүрээнд Miami Heat дорнод үсийн өөр нэгэн баг болох Toronto Raptors-ыг өөрийн талбайдаа хүлээн аван тогложээ. Энэ тоглолтод багийн шилдэг тоглогч Демар Дерозен 30 он авч багаа тэргүүлсэн байна. Түүнд Kyle Lowry, Terrence Ross, Luis Scott нар мөн 10-аас дээш авч тусургажээ. Харин Miami-гаас энэ өдөр багийн анхлагч Dwayne Wade шилдэг байлаа. Тэрээр 21 он авч багаа тэргүүлжээ. Мөн Gerald Green 20 оноо, Goran Dragic 18 оноо, Chris Bosh 11 он авч түүнд тусургажээ. Эхнээсээ тэнцвүүхөө үргэлжилсэн энэхүү тоглолтын 4-р Торонто Raptors 27 он авсан бол Miami ердөө багаараа 17 оноо авчээ. Ингэснээр тоглолт үндсэн цагт 108-94 харьцаатай Торонтогийн ялтаар өндөрлсөн байна. Ингэснээр Торонто удирдал ихснээс хойш 28 тоглолт хийснээс 17 хожил 11 хожигдолтой дорнод үсийн 4-р ойрт бичигдэж байгаа бол Miami Heat баг тэдний араас 15 хожил 10 хожигдолтой бүсийн 5-р ойрт бичигдэж байна. Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн 99 дахь улирлын тойргийн тоглолтууд үргэлжилсээр байна. Энэ өдөр Питтсбург Penguins өөрийн талбайдаа Boston Bruins багийг хүлээн аван тогложээ. 2015-аас 2016 оны Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн улирлын тойргийн тоглолтын хүрээнд энэ өдөр Питтсбург Penguins өөрийн талбайдаа Boston Bruins-ийг хүлээн аван тоглолоо. Энэ тоглолтын 8 дахь минутанд талбайн эцэстээ Сидней Кросбигийн дамжуулалтаар Шэри ихний голыг оруулсан байна. Харин үүнээс ердөө 2 минутын дараа Ватрано тооны харьцааг тэнцвүүлжээ. Түүнд энэ удаад голын дамжуулалтыг Спүүнер өгсөн байна. Улмаар талбайн зочид сайн тоглолтоо үргэлжлүүлсээр Биржирон энэ тоглолтын 21 дахь минутанд хаалганд голыг оруулснаар талбайн зочид тэргүүлээд эхэлжээ. Харин энэ гол орсноос ердөө 1 минутын дараа мөн Сидней Кросбигийн дамжуулалтаар Дели багийнхаа 2 дахь голыг оруулснаар тооны харьцаа 2-2 болон дэдсэн юм а. Харин үүний дараа Эриксон Спүүнерийн дамжуулалтаар Босноос дахин голыг оруулж баг нь тэргүүлээд эхэлсэн. Харин тоглолтын 3 дугаар 41 дахь минутанд Босноос Биржирон голыг оруулж тооны харьцааг 4-2 болгосон юм. Харин энэ тоглолтын эцсийн цэгийг Босны шилдэг товтлогч Ватрано тавьсан. Тэрээр Спүүнерийн дамжуулалтаар тоглолтын 52-55 дахь минутанд 2 голыг дараалал оруулсан юм а. Ингэснээр Питтсбург Penguins сүүлийн 4 тоглолтод дараалал хожигдоод байна. Харин Boston Bruins энэ тоглолтод ялт байгуулснаар бүсийгээ 5 дугаар ойрт бичигдэж байна. Энэ өдрийн мөн бас нэгэн сонирхолтой тоглолт Winnipeg өөрийн талбайдаа New York Rangers багийг хүлээн аван тоглолоо. Энэ тоглолтын 5 дахь минутанд талбайн эцэстээс Wheeler-ийн дамжуулалтаар Lidl ихний голыг оруулсан. Улмаар энэ гол орсноос 2 минутын дараа Lidl дараагийн гол оруулснаар баг нь 2-1 харьцаатай тэргүүлээд эхэлсэн юм. Харин энэ тоглолтын 14 дахь минутанд New York Rangers-ээс Casey-ийн дамжуулалтаар Miller голыг оруулснаар тоглолтыг 2-1 харьцаатай болгон ойртуулсан юм а. Харин энэ гол орсноос ердөө 3 минутын дараа Buffalo Shapley-ийн дамжуулалтаар голыг оруулснаар New York Rangers боломж бага үлдсэнийг мэдгдсэн юм а. Харин тоглолтын 34 дахь минутанд Макдоногийн дамжуулалтаар Boyle тооны харьцааг ойртуулсан ч 36 дахь минутанд Winnipeg-ээс Myers голыг оруулснаар тооны харьцааг 4-2 болгосон. Улмаар тоглолтын сүүлийн мөчид Led Wheeler-ийн дамжуулалтаар дахин нэг голыг оруулснаар тоглолт 5-2-ийн харьцаатай Winnipeg-ийн ялтаар өндөрлсөн юм а. Энэхүү Канадын баг энэхүү тоглолтод ялт оголсноор өөрийн бүсийнхээ 10 дугаар ойрт бичигдэж байгаа бол New York Rangers дорнод бүсийн 3 дугаар ойрт бичигдсэн хэвээр үлдлээ. Үзэгч та бүхэндээ бид улс их оронд болоод дэлхийд дахин дуусан спортын үйл явдал тэнцэн уралдаануудаас бэлтгэсэн мэдээ сурвалжлагаа танилцууллаа.
Хөтөлбөр таймд үзэгч та бүхэнд баярлалаа. Одоо үзэгч та бүхэнд 12 дугаар сарын 18-ны өдрийн буюу өчигдөр Монгол банкнаас зарласан гадаад валютын хаалтын ханшийг дуулгая. Америк нэгдсэн улсын доллар 1996 төгрөг 3 мөнгө, Орос улбаны улсын рубль 28 төгрөг, евро 2169 төгрөг 29 мөнгө, Бүгд найрамдахад ард улсын юань 307 төгрөг 93 мөнгө, Бүгд найрамд Солонгос улсын вон 1 төгрөг 69 мөнгө, Японы йен 16 төгрөг 39 мөнгөний ханштай байна. Одоо үзэгч та бүхэн үргэлжлүүлэн ус цагуур орчин шинжилгээний хүрээлэн гисэрүүлсэн ойрын өдрүүдийн цагаагаар үрчилсэн мэдээг хүлээн авч үзсэн. Үлгийдээ шөндөө 15, өдөртөө 8 градус хүйтэн, Улаангомд шөндөө 27, өдөртөө 19 градус хүйтэн, Ховдод шөндөө 24, өдөртөө 15 градус хүйтэн, Алтайд шөндөө 20, өдөртөө 8 градус хүйтэн, Улястад шөндөө 25, өдөртөө 14 градус хүйтэн, Тосон зингэлд шөндөө 33, өдөртөө 25 градус хүйтэн,